Би та бүхэнд өмнө ярьсан энэ нэг сарын туршид ерөнхийдөө та бид Бурхны нүдэнд хэмбэ, тийм ээ? Бурханаас танд өгсөн энэ амьдралын бас үн цэнийн талаар та бүхэнд би бас нэлээд удаа ярина гэж хэлсэн маа. За хамгийн эхнийх та бидэнд байгаа тийм таны миний одоо энэ чадвар чадамж бол зоригтойгоор өгсөн Бурхны бэлэг баг. За юуны тухай ярьж байгаа өнөөдөр бидэнд байгаа чадвар чадамжийн тухай ярьж байна гэсэн. За та ер нь бол янз бүрийн чадамж тийм чадвар байгаа юу танд? Юу гэж бодож байна? Хүмүүс одоо нэг хараад ингэж хэлдэг. Тэгээд за тэр хүн их авьяастай, тэгээд тэр төрөлхийн ухаантай, тэр өстө байглаасаа ингээд сайн удирдахж байгаа маа гэх чинь. За эдгээр чадвар чадамж нь үнэхээр ингээд зүгээр л санамсаргүй эсвэл бид нар өөрсдөө амьдрах явцдаа эсвэл суралцах явцдаа олж авсан ийм чадвар байд юм болоо. Эсвэл Бурхан төлөвлөж байгаад хүн бүрийг зоригтойгоор бүтээсэн үү гэдэг энэ хоёр асуултын айллыг бид нар хариултаа. За тэгэхээр ерөөсөө хамгийн одоо би та бүхэн мэдээж Бурханы талаас ярьж байгаа учраас Бурхан яасан гинэ? Бидний амьдралыг тэр бодож байгаа, төлөвлөж байгаад тэгээд хүн болгоныг юм зоригтойгоор бүтээсэн. Ингэхдээ бас юм чадвар чадамжийг хамтд нь өгсөн байдаг байна. За нэг саяхан нэг бас нэг юм шорт видеонууд бас ингээд юугаар явдаг шүү интернетээр тий. Тэгээ нэг хүмүүс нэг тийм эерэг одоо гэх юм уу эерэг мессеж одоо хүмүүст нийгэмд ингээ өгөх зорилгоор ингээд юм жүжиглдэг хүмүүс байдаг шүү дээ. Жүжиглээд юм богино хэмжээний видеонууд хийдэг. Тэгээ тэр хүмүүсийн нэг видео харж байсан чинь тэнд нэг ийм юу зүйл гарсан байна. Нэг Паркинсон гэдэг нэг өвчин байдаг тийм ээ. Одоо нэгсэндээ юм салга өвчин баггүй тий салгалдаг. Тэгсэн нэг тийм Паркинсон өвчтэй хүн одоо хинч тэгээ зөвлөсөн мэдгүй ямар ч байсан өөрөө зурх дуртай хүн байгаа хгүй эсвэл зурдаг хүн байсан ч юм уу. Тэгсэн нөгөө чинь гарын салгалаад байгаа. Тэгсэн мөртлөө ийм зургийн дугууланд очсон баг. Тэгсэн чинь багш нь жоохон дээрлэхгүй нөхөр таардаг. Тэгээд юугаа хийж энд явж байгаа ингээд түүнийг загинж байгаа. Тэгсэн чинь хамт суралцжсэн нэг залуу эмэгтэй нөгөө тэрийг анзаарсан. Тэгээд нөгөө хүн тэр багшийн хэлсэн үгнээс болоод маш готрохыг харсан. Тэгээд яасан гэхээр туслахаар шийдсэн маа. Тэгээд ингээд туслах явцдаа түүнийг зоригжуулаад нэг хэлсэн үг байна л да. Нөгөө нэг disability гэж нэг үг байгаа шүү дээ тий. Disability гэдэг энэ үг чинь одоо манайхаар бол хөгжлийн бэрхшээлтэй болох, хөдөлгөөний бэрхшээлтэй болох тухай ярьж байна тийм ээ. Тэгэхээр disability means having different abilities гэж үг хэлсэн байхгүй юу. Тэгээ нөгөө үг нь тэр хүнийг ингээд айгу яасан байгаа, урамшуулсан байгаа. Тэрний үг гэхээр одоо хэдий ийм хөдөлгөөний хойрогшил тийм бэрхшээл байгаа ч гэсэн бэрхшээлтэй байдал нь өөр нэгэн бас чадамж байгааг илтгэж байгаа шүү гэж хэлж байгаа байхгүй. Өөр нэг байдлаар танд чадамж байгаа гэдгийг л хэлж байгаа гэж. Тэгэхээр одоо гаргүй болчлоо ихээс одоо хүлгүү гаргүй төрчлөө гэл тэр нөгөө нэг Чех вила Унгар гаралтай нэг одоо уран илтгэгч яваад байгаа шүү дээ тий. Тэр чинь Христэд итгэгч хүн байгаа. Тэгээд тэр залуу хүүхдүүдэд очоод ингээд одоо ихтгэл тавьж байхдаа Библиэс дуулал номын 139-ийг ингээд 139-өөс ишлэл татж ярьж байгаа. Тэгээд тэр ишлэл дээр юу гэж байдгүй гэхээр нөгөө Бурхан биднийг те одоо аимшигтай болон гайхамшигтай бүтээсэн юм а гэж. Тэгээд нөгөө залуу хүүхдүүдэд хандаад юу гэж хэлж байгаа гэхээр та нар намайг харахаар нэг аимшигтай дүр төрхтэй харагдаж байгаа зү ингээд хүлгээж юм байхгүй ганц хоёр хуруутай тэгээд бас дээрээс нь жоохон юм хошин тэгээд ингээд гар гэж юм байхгүй энд нэг модоосон хоёр юм гэл ингээд ярьж байгаа байхгүй. Гэхдээ тэр хүний одоо чадамж нь юу байна вэ гэхээр тэр үнэхээр бусдыг синхруулж чаддаг, ятгах чаддаг ийм чадамж байсан байна. Тэгэхээр энийг өөрөө нэг Бурхан өөрийг нь онцгойгоор бүтээсэн юм а гэдэгт итгэж эхлэх үед ингэж харж эхлэх үед Бурхан өөрт нь өгсөн тэр чадамжийг үнэхээр төгс утгатайгаар ойлгож эхэлсэн байгаа байхгүй. Тэгээд энэ нь үр ашигтай болж эхэлсэн байна. За өнөөдөр би одоо та бидний байгаа энэ чадвар чадамж бол зоригтойгоор өгсөн Бурханы бэлэг юм а гэдгийг ярьж байна гэсэн. За тэгвэл одоо нөгөө нэг бэрхшээлтэй хөдөлгөөний хойрогшилтой ямар нэгэн хязгаарлагдвал байдал бол тэр чигээрээ бидний амьдралын бүх боломжуудыг хаачлаа гэсэн утгатай юм биш юм аа. Тийм ээ? Ямар нэг байдлаар биднийг өөр зүг рүү бас чиглүүлж яжээс болно.
За нэг зүгээр хошигноход энэ өнгөрсөн 25 оны туршид миний мөрний нөгөө хідэн шүрмэс ингээд симэрснээс болоод би гараа олигтоо өргөж чадахгүйсэн. Онгоцонд ороод нөгөө гар тийшээ ингээд дээш нь өргөсөн чадахгүй. Миний ойр хав дандаа эмэгтэй хүмүүс байж таарад нэг эмэгтэй хүн надад өргөж хийж өгсөн байхгүй. Тэр чинь бас жоохон сонин юу штэ. Тэгээд би та бүхэнд ярьжсэн штэ нэг бас бурханд ингээд магтад дуулаад гараа өргөж явах юмсан гэдэг ингэж хэлжсэн. Гэтэл миний нэг баруун энэ мөр маань хэсэг хугацаанд хөдөлгөөн нь хоригдсноос болоод зүүн гар маань маш ажилсаг болсон байна. Тэгээ зүүн гар бол ер нь их залхуу нөхөр гэсэн мэлээ шүү дээ. Юу ч хийдэггүй те. Яал хүнд юм өргөсөн чи би баруун гараараа л хийж яана ингээл те. Хүн амтнд тэрвэрсэн чи би баруун гараараа л тэрвэрчээдэг те. Бичсэн ч гэл алив нэг юм хийсэн чи баруун гар л агиох үйлдэлтэй байсан бол зүүн гар ер нь нэлээд ажилсаг болж хувирсан байна. Тэгээ одоо миний одоо ямар нэг юм энтэндээс авах гэж байгаа бол баруун гар төрүүлж биш те. Зүүн гараараа ингээд авдаг тийм зуршил надад суусан байгаа байхгүй. За тэгэхээр одоо миний бас зүүн гарын булчин бас сүүлийн үед их томорч байгаа. За тэгэхээр бидэнд байгаа нэг зарим нэг юм хоригдмол юм байдал маань хязгаарлагдмал байдал маань биднийг өөр боломж руу Бурхны аль хэдийн өгчгсөн байгаа зүйлийг харахад бас тусалдаг гэдгийг хэлхийг хүсэж байна. Бидний төрлөх чадвар авьяас одоо энэ ability гэж яриад байгаа. Abilities буюу бол энэ чадвар чадамж бол Бурхны өгсөн бэлэг бөгөөд гагцгүй түүний зорилгын төлөө ашиглагдах ёстой гэж Библиэлд бичсэн байна. Бурхны нарийн төлөвлөснөөр өгөгдсөн энэ амьдралаар бид нар амьдарч байгаа гэдэгтээ бид нар хамгийн түрүүнд итгэх ёстой. Маш хатуу итгэх ёстой. Бурхан нарийн бодож байгаад төлөвлөсөн амьдрал шүү заяа. Тэгээ бидэнд зорилготой өгсөн амьдрал. Дуулал номын 139-ийн одоо 13-аас 14 дээр юу гэж хэлсэн байдгүй гэхээр энэ Давидын дуулж байгаа дуулал байхгүй. Тэгээд учир нь та гиз дотрыг минь хэлбэрж үүлж. За бидний дотор яг адилхан хэлбэртэй эрхтэн хэд байдаг вэ? Яг бас яг адилхан хэмжээтэй гэж биш л да. Зүгээр адилхан эрхтэн. За уушиг бол хоёр талд байгаа тий. Гэхдээ нэг уушиг гэж ганц үгээр хэлдэг. Уушиг нууд гэж ярьдаггүй тийм ээ. Бөөр хоёр байдаг. Тэгээ бид нэр бөөр нүүд гэж ярихгүй тий. Бөөр л гэж ярьдаг. Яг тэгвэл бидний нэг бие дотор байгаа учраас. Тэгээ энэ болгон зүүн талын бөөр баруун талынхан зүүн талынхаас арай өөр ээж магадгүй. Баруун талд байгаа уушиг нь зүүн талдаа бас өөр харагдчихж болно. Том жижигч байж болно тийм ээ. Тэгээ бидний доторх бүх эрхтнийг одоо дотрыг минь та хэлбэржүүлсэн юм а гэж одоо Давид хэлсэн ба. За цаашлаад эхийн минь хэвлээд намайг бүрэлдүүлсэн гэж хэлж байгаа байхгүй. Эхийн маань хэвлээд намайг бүрэлдүүлсэн. Тэгээ би бас заримдаа боддог тийм ээ. Одоо сая Крисмас баяр өнгөрсөн. Тэгээ одоо нөгөө Мария гэдэг залуухан эмэгтэй дээр одоо Бурхны тэнгэрлэгч ирээд юу гэж хэлж яах вэ гэхээр чи одоо Бурхны сүнсээр одоо хүү олоод түүнийг одоо тээх болно, төрүүлэх болно, бас түүнийг өсгөх болно. Тэгээ тэрээр Бурхнаас илгээсэн тэр цорын ганц аврагч юм аа гэдгийг хэлж байгаа. Тэнгүүд тэр Мариагийн асууж байгаа асуулт болохоор зүр юу гэж юм гэхээр би чинь онгож та тий. Тэрс танд одоо таны төлөвлөгөө яг энэ мөн үү үгүй юу гэдэг тийм санаа явж байгаа. Одоо хүүхэд төрүүлнэ гэдэг чинь гэрэлсэн хүмүүсийн асуудал байгаа тийм ээ. Тэгээ гэрэлсэн хүмүүсийн асуудал. Тэгс чинь тэр гэрэлчиж амжаагүй сүү тавьсан одоо охин биеэр байж байгаа тэр эмэгтэй дээр Бурхан зорж ирнэ гэдэг нь энэ нь түүнийг нэг бүр зоригтойгоор бас бодож байгаад нарийн одоо юм төлөвлөгөөтэйгээр ирсэн байна гэдгийг харуулж байна гэсэн үг байхгүй юу. Тэгээд энэ нь хүний хаар биш Бурхны хаар болж байгаа гэдгийг харуулж байна гэсэн. Тэгвэл бидний амьдрал бол бүр тэр чигээрээ ийм тохиргоотой байхгүй юу. Ийм бүрдэлтэй байхгүй юу. Бид нар өөрсдөө энийг сайн мэдгүй байгаад байдаг. За энэ дээр Давид юу гэсэгтэр эхийн маань хөвлөд та намайг бүрдүүлж. Тэгвэл одоо таныг намайг те одоо яг хин гэж те эмэгтэй хэвлэлд бүрэлдүүлэхийг Бурхан шийдсэн гэсэн үг байхгүй. Бурхан сонгосон гэсэн үг. Бурхан тэр гэрүүл таныг одоо төрүүлэхийг, тэр гэрд ингэж таныг одоо өсгөхийг, төлөвшүүлэхийг Бурхан энийг аль хэдийн шийдсэн гэсэн утгатай. Энэ Бурханы нарийн төлөвлөснөөр болж байгаа гэсэн. За цааш нь уншвал энэ дуулал 139-ийн 14 дээр юу гэсэн гэхээр
би аимшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул танд би талархал өргөнө гэсэн ба. Маш сонирхолтой үг байгаа. Аимшигтай гэдгийг нь одоо за үзэрийн царай муутай төрчий гэж бодъё те. Тэгээ эннийхээ төлөө бурханд яагаад талархах ёстой? Харин гомдох ёстой юм шүү. Хэрвээ бурхан бүтээгч нь байгаа, бурхан бодож байгаад энэ амьдралыг өгсөн бол яагаад надад ийм сонин тавилан өгч байгаа гэж бид нар гомдож болох байхгүй. Тэгээ ингээд ирэхээр тэр бүтээгчд ерөөсөө өөрийн бүтээлүүдийг хэнийг нь ямар төрхтөө байлгах тэр эрх мэдэл нь бүтээгчтэй байдаг гэдгийг бас нэгдүгээрт харуулж байгаа. Тэгээ бид нар энийг заримдаа хүлээн зөвшөөрдөг. Би тэрнтэй адилхан би алдартай баймаар, тэрнтэй адилхан би хүчтэй баймаар, тэрнтэй адилхан би ингээд бүр ингээд хөвлөгээр дөрөн олон булчинтай баймаар. За яг энэ бий болгож олно л доо тийм ээ. За зарим хүн бүр нэг төрөлхийн өөр байгааг нь хараад би өөртөөгөө жишгтэй би өөрийгөө дутуугаар би мэдэрдэг. Тэгээд магадгүй бурхантай ярих болох юм бол та тэрийг илүү ивэгээд намайг баг ивэчлэл гэж хэлэх гээд байдаг гэсэн үг. Харин өнөөдрөөс бид нар дахиад эргэж бодож үзээд та бид өөрийнхөө амьдралдаа бас бусдтай өөрийгөө жишээд тэгээд өөрийгөө жоохон доогуур бодож өөрийгөө үнэлдэг үнэлэмт чинь нэлээ ингээд доогуур болцсон байдалтай байна уугүй юу гэдгээ эргэж шалгаараа. Энэ засагдах, эмчлэгдэх ганц арга бол бурхан таныг хэрхэн харж ийн тэрүүгээр өөрийгөө харж их явдал байхгүй. Энэ бол маш том эмчилгээ байдаг ба. Бурхан таныг хэн гэж харж байна? Яг ямар байхаар харж байна? Юу тэр тань төлөвлөсөн байгаа. Та нар юу хийхийг хүссэн байна уу тийм ээ? Энэ маш чухал үйлдэл байгаа даа. За тэгээд таны үйлс бол гайхамшигтай бөгөөд сэтгэл минь сайн мэдэх юмаа гэж ингэж Давид дуулсан ба. За энэ дээр одоо та гиз дотрыг минь хэлбэржүүлжээ, эхийн минь хэвлээд намайг бүрдүүлжээ гэж хэлсэн нь нарийн бодсон, төлөвлөсөн гэдгийг маш тодорхой харуулж байгаа. За тэгээд бас та бидэнд байгаа зан чанар тэгээ одоо ингээд оюун ухаан, авьяас энэ бүхэн ерөөсөө одоо алдаагаар юм уу нэг жоохон гинтийн зүйл биш, санаандгүй өгцөө. За одоо ингээд л одоо ганц зураг гэж хүнд одоо бүр ингээд айгүй ухаантай байхаар ингээд заяач гэж бодъё тийм ээ. Тэгээ бурхан би энэ нөхөрт арай илүү өгч үгүй юу гэж бурхан алдсан гэсэн утгатай бодож байгаа төгсөн гэсэн. Нэг та биднийг дуурахгүй бол хан туураг хүртэл дуурна гэдэг чинь яг болж штэ. Тэ тийш шүү. Тэгсэн чи би тийм чимэг байгаад. Аимшигтай байгаа гайхамшигтай гэдгийг би маш удаан тайлбарлаж чадна. Гэхдээ би бас богинохноор би та бүхэнд харуулж. Тэгээ гол юм нь та бидэнд ингээд нэг дутуу байгаа зүйл дээр гомдоол өөрийгөө ингээд үнэлэх хүнлэмжээ ингээд доош нь ингээд бүр газраар нэг шалаар нэг болгохын оронд бурхан намааг юу гэнэ харж байгаагаар би өөрийгөө харах хэрэгтэй байна гэдгийг бодох хэрэгтэй. Энийг л бид нэр хаанаас хайх вэ? Библиэс хайх шүү дээ. Энийг бид нар хүмүүстэй харилцаан дээрээс бас харна шүү дээ. Тийм ээ? Тэгээд одоо манай ажил дээр ингээл одоо би хүмүүстэй бас л харьцаж байгаа учраас өчтөр бол өстой үүнийхээр галзуу өдөр байлаа ерөөсөө. Өрөөнөөсөө гарч чадахгүй ингээл хүмүүс хараасаа цувраастаа ингээл орж ирэл янз бүрийн хүмүүстэй уулзсан. Зарим нь орж ирээ бөөрлөхөн. Тэ зарим нь орж ирээд ингээд янз бүрийн сонин үг хэлнэ тэ. Тэр болгоны зүгээр өнгөрөөнө. Өөдөөс нь тайван харна инээн тэ. Ингэж яагаад явуулна. Тэгээд эцээцэд миний дотор энэ хүн намайг доошоо харж аж болно. Янз бүрийн үгээр хэлж аж болно. Бурхан намайг тэгдэггүй гэдэг тэр зүйл намайг тайван байлгадаг байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр өнөөдөр энэ дэлхийд маш олон хүмүүс одоо таны эсрэг байж болно. Гэхдээ бурхан таныг хэрхэн харж байна уу гэдэг дээр маш чухал хэрэгтэй. За тэгэл одоо сүмд ингээл явж байгаа болцсон хүмүүс байгаа даа шүү дээ. Тэгэл тэдний ингээл амнаас сонсохоор бөөн гомдлол яриад байна. Танаа тэр чинь ингэдэггүй тэгдэггүй гэж гомдлол яриад байна. Үнэн дээр бурхан өөрийг нь яг хэн гэж яг юу гэж харж байгаа гэдэг дээр нэг ч удаа бодж үзээгүй учраас л амьдралдаа тийм шийдвэр гаргаж яваад байгаа байхгүй. Итгэлийн замаасаа холдоод явсан хүмүүсийн дандаа яг тийм. Тэр чинь бид нэг хараагаа өөрчлөх ёстой болчиход л юмыг хараа. Тэ? За ингээл би сая юуны Крисмсийн өмнөхөн ер нь манай бүх юмуд чинь нэг олон жил хэрэглэснээр болоод их муу болцсон. Тэгээ одоо хаях юм хаяа шинэ юм авах хэрэгтэй болж. Тэгээ шинэ юм авангууд чинь энэ цагаан өнгөтэйг авчирсан. Тэгвэл урд нь бид нар хизээч цагаан өнгөтэйг хэрэглэж байгаагүй байхгүй. Тэгмүүд
Хэд хэдэн хүн асуусан яагаад цагаан өнгө авсан юм бэ? Тэ яагаад цагаан өнгө авсан юм бэ? Би хоёр хариулт өгсөн. Хоёр хариулт. Нэгдүгээрт гоё байгаацтай. Тэ хоёрдугаарт нь бусад өөр сүмийнхнээс сондгоо байхгүй. Тэгэхээр бид нар таних байхгүй. Тэгэхээр та бидэнд өгсөн тийм ээ одоо өгсөн энэ амьдрал энэ тэр одоо танд байгаа энэ дүр төрхийг бурхан харахтаа нэгдүгээрт нь сайхан байна л гэж хардаг. Тэ танаас гарч байгаа одоо ингээд нэг өөрийнхөө хүүхдүүд бидний өөрийнхөө нэг бяцхан хүүхдүүдэд харахтай одоо тэр чинь гоё штэ. Тэгээ нэг би тэр TikTok-ийн байсан уу YouTube-ийн байсан нэг юм видеоны цуглуулга гэсэн бахан бичлэгнүүдийн. Тэгээ тэр юу гэхээр жоохон хүүхдүүд нэг юм бэби нүүд анх хүлд ороод ингээд яваад аав ээж нь тэрэнд ингээд айгу баярлж байгаа тийм видеонууд ахгүй. Тэр ингээд нөгөө яасан чинь тэр хүүхэд ингээд явж эхэлж байгаа нь миний ч гэсэн бүр ингээд доторыг сонирн болгочих. Тэ? Тэгээд нөгөө аав ээж нь баярлж байгаа нь бас ингээд нулимс гаргаж байгаа. Тэ? Тэр чинь хүний хүүхдүүдтэй. Тэгээ надад ямар ч хамаагүй шахав. Тэгээ би эргээгээд хүүхдүүдээ оож байгаа. Хэрхэн анх тэгээ би нөгөө анхны одоо анхны хүүхд гэнэ нөгөө том хүүгийнхаа яг анх алхахыг нь мэдээгүй. Тэгэхээр ажиллаад тараад ороод ирсэн чинь манай ихнэрс байдгаараа ингээд хөөрцөн те. Өнөөдөр алхсан гэдэг. Тэгээ надад харуулж байгаа байхгүй. Тэр үнэхээр гоёс. А нөгөө хоёр дахь дээр нь болохоор чинь эн чинь нөгөө яг нөгөө юуны үе байсан. Тэ одоо жоохон гэрээсээ голцоо ингэж тэ одоо гэр хавцаанаа голцоо ажилтдаг байсан ийм үе байсан учраас хүүхдтэйгээ жоохон хоёр дахь хүүхдтэйгээ жоохон цаг өнгөрөөсөө тэгээд алхахыг нь би харсан байхгүй. Ямар гоё юм баяр хөөрвэ тэ. Одоо тэр одоо цаашдаа энэ хүүхэд одоо алхаж сураад яах энэ дэлхийд тэр чигээрээ зовлон бэрхшээлтэй өвчин зовлонтой буруу зураг замаар явуул яа нэ тэр мөрийг ерөөсө бодох хэрэггүй ерөөсө. Бид нар заримдаа хитрхи их боддог байхгүй. Хитрхийг боддог. Тэгчүүл яах вэ ингэчүүл яах вэ гэл ингээл үгүй бурхан бодож байгаа л танд энэ амьдралыг өгсөн бол таны ирээдүйн талаар, өнөө ойрон талаар, маргаашийн чин талаар, тэ маргаашуудын талаар бурхан аль хэдийн санаа тавьчихсан байгаа гэдэг та үнээр итгэж байна уу? Энэ чухал ойлголт хандлага байгаа. За тэгвэл одоо аимшигтай гэж болон гайхамшигтай бүтээгдсэн гэдэг дээр аимшигтай гэдэг нь англиар одоо fearfully гэж байгаа байхгүй. Зүгээр энэ болохоор нэг тийм нөгөө ингээд юмнаас айдаг майдаг гэж ингэж бичээгүй. Зүгээр энэ еврей хэлэн дээр энэ яри гэж тийм үг өгдөг. За энэ нь болохоор stand in awe тэ reverence гэсэн юм үг. Тэгээ нэг өөрөөр хэлбэл бүр утгачлах юм бол нэг бишрэл төрүүлмээр хүндэтгэл одоо хүндэтгүүлэхээр сүрдмээр ингэж та бүтээжээ гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ нь одоо бусдыг айлгсан гэж утгатай биш байгаа байхгүй. Тэгээ нөгөө зарим нэг ийм хүмүүс байдаг те нөгөө ингээд харахад царайж усан чинь нэг өөр нэг тийм нэг гавайд ах юмгүй мөртлөө те гавайд ах юмгүй мөртлөө ингээд хүмүүсийн дунд орохоор бүр амар хүмүүсийг татдаг хүмүүс байдаг те яраагаараа тэгээ бүр ингээд хүмүүсийн нэг хүндлэл ингээд төрүүлсэн тэгээ хүмүүс яагаад энэ хүний араас явсан бол Есүс бүр яг тийм байсан байгаа байхгүй бүр хүмүүс үлзүү цангахаж мартцсан бүр ингээд хэд хоног ингээд араас нь дагцсан байгаа шүү. Тэгээ ингээд сүүлдээ ингээд жоохон гэрээсээ хоолмол ингээд очсон байгаагаа ч мэдээд одоо яах вэ мах вэ гэж яхад нь Есүс бас ингээд 5-7 хэдэн загсаар хоололж барьсан юм байгаа байхгүй. Есүсийг нэг тийм айхтар царайдаг байсан гэж зарим хүмүүс үздэггүй. Тийм. Тэр чи одоо хөдөө өссөн тэгээд тэр чин халуун газрын хүн сахал үстэй тий. Тэгээд энэ буржсэн сахалтай сахалн зөндөө урт ургацсан үсээ бас урт ургуулсан л байсан хүн байгаа байхгүй. Гэхдээ их цэвэрч хүн байсан юм шиг. Бас нэг тийм бүр ингээд энгийн тийм хүн байсан юм шиг. Тэр нэг одоо Есүсийг одоо загламад цовдлохдоо түүний хувцсыг нь тайлж авчаад нөгөө им шууд ингээд зүүж барьсан тийм биш тийм шууд одоо энгийн болон тийм өмсгөл байсан. Тийм даав байсан учраас хүмүүс түүнийг одоо эвдэс үүтгэхийг хүсээгүй хоорондоо үн хаялцчихсан бүр тохиолдол байгаа. За би одоо хайлж авах гэдэг шүү зэ.
За тэгэхээр аимшигтай гэдэг нь болохоор энэ нь яг бидний боддог аимшигтай гэсэн тэр утгатай биш. Энэ нь болохоор нөгөө бишрэл төрүүлмээр те юм хүндэтгүүлэхээр те одоо өшөөгсөн байна. Сүрдмээр тийм ийм байдлын тухай ярьж байна гэсэн. За би нэг одоо цэрэгт нэг ийм юм анхны одоо даах цэрэгт очичхоод тэгэл одоо тэр нэг том бид нар чинь дөнгөж нэг 18 хүрсэн хүүхдүүд л явж байгаа. Тэгсэн чи тэнд нэг бидрээс бүр дээшээ ингээд нэг 27 бараг 10 мар ах хүмүүсийг яг тэр үед зэрэг аваачаа татцсан юм байна бидрээс өмнө хэдэн сарын өмнө. Тэгээд тэд нар чинь бидний одоо нөгөө нэг хал цэргүүд болоод хувирчиж байгаа. Тэгээ нэг бүр амар том бигтэл хүмүүс л ингээд яадах шүүд мөдөр чинь бие гүцсэн хүмүүс байгаа штэ 27 найтай нэг хүмүүс аж. Тэг бүр ингээд тэднийг юм хэлэхээр ингээд жоохон ингээд айгаад байдаг дотор бэлбгэнэл ингээд сонирн болоод байдаг те. Яг тэрийг тийм би бүр мэдэрчээсэн. Тэгээ одоо тэгээ тэр хүмүүсийн одоо тэр ахмад хүмүүсийн байгаа одоо жоохон арай ахмад хүмүүсийн тэр байгаа байдлаар дамжуулж шинковууд нь илүү бас хүмүүжил суралцж байгаа нэг тийм зүйл гардаг. Заримдаа жоохон хэтрүүлсэн муухай юмнууд байдаг л да. За тэгвэл гайхамшигтай гэдэг нь еврейгээр бол пала гэсэн үг гэдэг тийм пала. За энэ нь биг махбодын одоо юм цогцлол, оюуны чадамж, бүтээлч байдал бол тэгээ энэ дэлхий дээрх ямар ч өөр бүтээлүүдтэй игнэхэргүй илүү Бурхан таныг ямар нэг одоо юмнаас хуулбарлалгүй харин ч бүр онцгой төрхтэй хэлбэртэйгээр бүтээсэн тухай ярьж байна гэсэн үг. Энэ дэлхий дээр амьд оршиж байгаа ямар ч бүтээлээс илүү онцгойгоор бидний бүтээсэн баг. Бүр тэр дундаа бидэнд Бурхан өөртөөгөө хамт амьдруулахын тулд бидэнд мөнхийн чанартай сүнсийг өгсөн байгаа шүү дээ. Амьтдад сүнс байхгүй. Тэ? Амьтдад сүнс байхгүй. Хүнд л зөвхөн байгаа. Яагаад хүнд энэ мөнх чанартай сүнс байгаа юм? Бурхан өөртөөгөө хамт амьдруулахын тулд өгсөн бэлэг байгаа байхгүй юу? Харин бид нар буруу замыг сонгосноос болоод далийцсан. Харин Есүс Христ биднийг өөрлөгөө эргүүлээд өнөөдөр тэр биднийг мөнхийн гэр бүл рүү маань буцаахаар тэр дахин ирэх болно гэдгийг бид нар Библиэс сурж байгаа гэсэн. Давид өөрийн одоо Бурхандаа эдгээрийн төлөө талархаж байгааг бид нар энэ чэнэс харж болно. Таны төрлөх одоо чадвар чадамж чинь Бурханы дизайны нэг хэсэг гэдгийг битээ мартаарай гэж хүсэж байна. За гитлэл номын одоо Библийн хуучин гэрээний одоо 2 дахь ном тийм ээ. Гитлэл номын 31:1-5 дээр одоо Мосе гэж Израилийн удирдагчаар сонгогдсон нэгэнд Бурхан айлдаж байгаа. Харагтун би Юдагийн овгийн хурын ач урын хүү Безалелийг нэрээр нь дуудсан билээ. Би түүнийг мэрэгэн ухаан, ойлголт, мэдлэг бүх талын ур чадварт Бурханы сүнсээр дүүргэсэн нь уран хийцтэй зүйлсийг сэдэж алт мөнгө хүрлээр урлан суулгах чулуунуудыг засаж мод сийлэх ба бүх талын урлалыг хийлгэхийн тулд билээ гэсэн байна. За энэ одоо Бурхан тийм майхан сүм буюу одоо эзний өргөөг бариулах тухайга хэлсэн. Тэгээ тухайн үед одоо тэр чин Египтэд одоо зөндөө олон жил болчихсон ийм одоо гэр оронгуу баг 400 гаруй жил ингээд нутаггүй тийм ээ 400 гаруй жил явцсан одоо израилчууд байсан маа. За тэгээд бид нэр одоо яг Бурхан тэднийг чөлөөлөх үед одоо юу хийх вүлээ гэж бодвол Бурхан тэдэнд юу гэхдээ би та нарыг дагуулах болно. Харин та нар тэгээд миний өргөөг барина. За үүнийг би хийх хүмүүсийг би томилж өгнө. Тэгээд онцгойлоод энэ Безалал гэж нэг хүнийг сонгосон тухайга ярьж байгаа. Тэгэхдээ тэр юу гэсэхтэй би түүнд өөрийнхөө сүнсээр түүнийг дүүргэсэн нь тэ аливаа зүйлийг урлахад зориулсан юм аа. Тэгээ түүнд ойлголтыг өгсөн гэн мэрэгэн ухааныг өгсөн л гэн мэдлэгийг өгсөн л гэн бүх талын ур чадварт тэ одоо түүнийг бэлдсэн юм а гэж. Ингээхийн тулд би өөрийнхөө сүнсээр дүүргэсэн юм а гэдэг бүгийг онцолсон байна. За уурлаг, гар уурлал, техникийн чадвар хүртэл Бурханы алдрын төлөө зорилготой байдаг. Тэгээ сүнсээр дүүргэсэн гэж энд хэлсэн нь тийм ээ чадвар чадамж бол сүнслэг гаралтай маа гэдгийг л хэлэх гээд байна гэсэн. Энэ үнэхээр бас сүнслэг гаралтай зүйл байгаа. За эцэг их байх хүртэл чинь бас чадвар шүү. Чадвар шүү. Тэ? Тэгээд үнэхээр л бас хэцүү байдаг л үстэй ер нь бол тэ хүүхэд өсгөх гэдэг чинь. Одоо оюугаа дээр ч анх ингээл ирээл ерөөсөө
одоо нэг виз гарахыгаа хүлээгээл ингээд хурмнаас хойш ингээд жил гарan болцсон. Зөндөө том гистэй олцоод байдаг одоо Америк төрхүү Монгол төрхүү гэж явах үед бурхан боломж гаргаж өглөө. Тэгээд таны дуудсан дуудлага мөн болвол та бидэнд боломж гаргаж өгөөрэй л гэж залбирал ерөөсөө. Тийм л залбиралтай байл. Тэгээд бурхан боломж гаргаж өглөө. Энд одоо олон зохицуулах хэрэгтэй юм байсан гэдэг бид хоёр тэнд байгаа хүлээж байгаа бид хоёр мэдэхгүй. Тэгээ бид нарт одоо ингээд бас том тайлбарч ерөөсөө байгаагүй. Урж байгаа тал нь өөрсдийнхөө юм ингээд цэгцлэх хэрэгтэй байсан. Тэгээ тэр хугацаанд бид хоёр тэнцээж юм бас ингээд одоо орох байх газараа олгоо очиад байгаа байхгүй. Ингээд нэг өөр ажил одоо хийчих гэдэг бас явах болчих юм билүү те. Тэгээ ингээд нэг тийм нэг жоох ингээд нэг юм хурмнаар бэлгэнд ирсэн зүйлээ одоо идэж бараад сүүл рүүгээ нэг жоохон бас нэг санхүү яах үлээ гэдэг дээр ингээд байж исэн тийм үе. Дээрээс нь нэмээд одоо хүүхд төрүүлэх гэдэг. За виз гарлаа. Шууд наашаа ирсэн. Энд ирээд 13 хоноод манай хүү төрсөн байгаа. Тэгээ би хүүдээ одоо амгалан гэж нэр өгсөн. Бурхны амар амгалан бүх хугацаануудын туршид бид нартай хамт байсан учраас. Тэгээ түүнийг одоо middle name гэж ярьдаг. Би Библийн нэрийг нь Joshua буюу одоо Yoshua одоо Есүсгээ нэр өгсөн байна. Тэгээ өөрөөр хэлбэл тэгээ одоо Joshua-г бодох юм бол тэгээ манай хүү чинь яг Колумбус дээр төрсөн байхгүй. Тэгээ нөгөө Колумб Америкийг энтгэх гэж бодоод тэгээ андуурсан тэр өдөр байхгүй. За тэр өдөр ингээд Америкийг нээсэн тэр өдөр төрсөн учраас би ямар Колумбус гэж нэр өгөлтэй штэ. Харин шинэ газарт тэгээ одоо Бурхны ард түмнийг удирдах орсон тэр залуу удирдагч бол Жошуа байсан. Тэгээ хүүдээ бас тийм бэлэгдлийн нэр өгчээсэн юм аа. Ингээд би гол ярих гэдэг юм нөхдөр хизээч бит хоёр аав ээж байхад бэлэн байгаагүй. Тэгээд түүний бүх насныхын туршид хизээж бэлэн мө. Одоо ч гэсэн 20 нас хүрсэн 20 настай хүүхд залуугийн аав ээж байхад ерөөсө хизээж би тэр бэлэн байгаагүй байхгүй. Заримдаа ойлгохгүй. Заримдаа хийж байгаа үйлдэлийн ерөөсө ойлгохгүй. Заримдаа ингээ харьцаж байгаа харилцааг нь ерөөсө ойлгохгүй. Тэр өөрөө санаатай хийж гинүү, санаандгүй хийж гинүү бүү мэд. Гэхдээ заримдаа биднийг өвдөхөөр нэг тийм ааш гарна. Тэгээ зөөлрүүлээд бодоод үцхээр гээш чаваад хүнтэй яаж харьцгаа мэдгүй л байгаа юм штэ гэж бодох дээр л хурж байгаа. Тэгээ энэ өнгөрсөн 20 жилийн туршид эцэг их байхын үүрэг дээр бурхан туслаагүй бол айл эдийн бид нар яцаа баларсан байж фейлдсэн баг. Тэгэхээр энэ Безалел гэж хүнийг дуудаж ирээд одоо цохож ирээд Бурхан Мосед юу гэж хэлж байгаа нөхдөр түүнд би өөрийнхөө сүнсийг дүүргэсэн нь би өөрийн төлөө хэрэглэхийн тулд байсан маа гэж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр Бурхан таныг сонгож өөрийнхөө хүү охин байлгахаар сонгож за ингээ одоо танд өгсөн энэ амьдралын өдрүүд танд байгаа тэр чадвар чадамжууд бүгдээрээ Бурханаас юм түүний сүнсээр ирсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг та өөрөө олоод авсан юм шиг энэ ертөнцөөс ингээд хаана газараас олоод авсан юм чадамж гэж ерөөсөө битээ бодоор. Бурхан өгснийг та ямар нэгэн одоо нөгөө юугаар оролдлогоор гэх юм уу те. Одоо ямар нэгэн одоо нэг хүн чинь өөртөө нэг юм за энэ надад боломж бий болох нь гэдэг өөрийгөө одоо нэг ямар нэг юмар тасгалжуулж явах та нээж байгаа байхгүй юу? Энд чинь надад Бурхан айл хэдийн өгцөн зүйл байсан юм байна. Тэгээ би баг байхдаа нэг 2 дугаар анги хүртлээр ээжийнхаа надад заажсан дуу хуурыг их дуулдаг байсан. Айгүй их одоо эхийн одоо тухай дуу бол их мэддэг байсан. Манай ээж л зааж гэж аахгүй. Тэгээд за манай ээж их гоё дуулнаа. Тэгээд зурагт мурагтаар гардаг байсан шүү дээ. Тэг бүүн дурынх нь биш бүр сайн дурынх нь байсан. Тэгэл одоо би ч бас яг ингээ юу агаал байж байгаа л нэг юм бүр цэцэрлэгт байхаас тэгэл одоо нөгөө баг ангид орлооч тэр ингээд урлагийн үзлэг гэж юм дандаа над дээр дуулах нөгөө юм хүрээд ирдэг байхгүй юу. Тэгээ би дуулах хэрэгтэй болчихдээ. Тэгээ 2 дугаар ангидаа би нэг урлагийн үзлэг дээр дуулж исэн чинь балар те нөгөө 2 бадагтаа дуулж исэн чинь ингээ сандраад бүр ингээ амар юм болж байгаа. Тэгэл газар тэнгэрийн айл нэгэнд байгаа нь мэдгүй ямарсан дуулаад хөгжимч байхгүй ингээл дуулж байгаа.
Тэгээ ингээд дуулж ясан яг 2 дугаар бодгийг эхэлчихсэн чинь нэг ингээд ясч би нөгөө 1-р бодгаа дахиад дуулж байна. Тэгснэ би үгүй гэснээр 2 дугаар бодгаад эхлүүлсэн чинь ингээд бүгдээрээ нэр хидл энийгээл тэгэл байхгүй. Тэрнээс хойш ерөөсөө за би дахиж хүмүүсийн өмнө дуулахгүй. Ерөөсөө тим шийдвэр гаргасан байхгүй. За ингээд тэрнээс хойш ингээд 10 гаруй жил өнгөрөөл одоо би сүмд явж эхэллээ. За одоо итгэгч боллоо. Тэгсэн дууныхаа их гоё юм аа. Тэгэл гоё дуулна шүү дээ. Тэд нар ч гэсэн нурааж байгаа юм чи. Эйгөө чадвартай дуучид ингээл байгаал гэдэг. Тэгэл ингээд байжсэн чинь нэг одоо нэг сүмдээ үйлчлэх юм залуучуудыг гэл одоо нэр цохол дуудлаа. Тэгэл би одоо бас тэнд ингээд гарын үзүр зарагдаал ишэд чи бас нэг жижиг сажиг одоо ийм богино хэмжээний богино хугацааны ийм сайн мэдээний юунд явж аянд явж мавал ингээд байжсэн чинь нэг өдөр манай сүмийн удирдлага гэж байна. За манай сүмийн 4 жилийн болж байна. За манг ирэлгүй одоо энэ 4 оройны магтаалын 2-ыг нь удирдана гэсэн. Гэхдээ би тэгж дуулж байхаар хүн бишээ гэдгсэн чинь би ерөөсөө чадахгүй шүү дээ гэсэн. Тэгсэн чинь бурхан бид нар залбирлаа чамаас өөр хүн хийхгүй чийлгэн. Гэлээ. За бүр айлал та. Тэгээд нөгөө бас нэг магтаалын багт байдаг найзуудаасаа тусламж аваад өөр тэр хичнээн орой чинь бэлтгэл хийж байгаа загнуулаад чи юурөөсөө юм нэг дүлийн юм уу чихээ угаж болдгоо юм уу чи ингээд би химнэлээ алдаад тахгүй те. Ингээд идэг. Тэгээ би сүултээ жоохон өөртөө итгэхгүй маркта болж ирлээ. Харин яг нөгөө бүр оронч боллоо. Бүр сүултээ бурхны өмнө хідэн орой гэж сөхөр сууж байгаа залбирлаа. Бурхан минь та хэрэв болдог бол яг одоо надад тийм юу өгч өчтэй юм чадвар өгч өч гэлээ. Тэг мэдэрсэн юм ерөөсөө юуж байлдгүй уйлаад гуйлаа ерөөсөө юу нэг тийм нэг мэдэрдэггүй ерөөсөө. За яг ингээд нөгөө юуны орой боллоо. Тэг нээлтийн цуглаан дээр ингээд магтаал хөтлөө. Яг юу болоод буусан бүүм бүү заяа. Би сандагчгүй ерөөсөө. Ерөөсөө л ямар нэг юм болсон заяа. Тэгээд дуугаа дуулаад ингээд удирдаад хөтлчөөд буулаа. Тэгсэн чинь манай нөгөө магтаалын группийн нөгөө мундагууд чинь тэгж байна. Бурхан чамд яг ийм одоо ийм талант буюу ийм авьяас өгсөн байна. Би мэдрэг учраас тэрнийг би бол тэгж бодохгүйсэн байхгүй. 2 дахь орой гарлаа. Арай жоохон уужирчиж. Тэгээ бас ингээл хөдөлчгөөл буулаа. Тэгсэн чинь дахиад нөгөө манай сүмийн нөгөө удирдагч нар чамд бурхан ийм авьяас чадвар өгсөн байна. Би энийгээ би яагаад урд нь мэдээгүй. Би мэдэхгүй байхгүй. Тэгээ нөгөөдөл чинь шууд програм дээр өөрчлөл гаргадаа сүүлийн үлдсэн оройнуудыг надаас татах шүү дээ. Тэгээд энэс хойш би сүмдэр нэг магтаалын үйлчлэлд ерөөсөө шууд орсон байдیں۔ Тэгээ их загнуулсан дөө. Тэгтээ тэр дасгалжуулалт болгоноор тэр оролдлого болгоноор энүүгээрээ дамжуулаад би юу олж харсан гэхээр энэ надад аль хэдийн байсан өгцөн байсан зүйл шүү дээ. Тэгээ яг юм сүнслэг зүйлд одоо үйлчлэлд хэрэглэхээр зогсох үед энэ яг цаанаасаа ингээд хэрэгдэгдэж байгаа байхгүй ашиглагдаж байгаа байхгүй. Тэгээ энийг та бүхэнд би өнөөдөр ярих гэдэг байгаа байхгүй. Бурхан танд аль хэдийн өгцөн байгаа байхгүй. Ямар нэгэн хэлбэр энэ зөвхөн дуулах тухай яриаггүй. Тэгээ танд өгсөн энэ чадвар чадамж бол Бурханаас бодож байгаад нарийн төлөвлөж байгаад яг танд бэлэг болгож өгсөн тэр сүнслэг гаралтай чадвар байгаа байхгүй. Энэ сүнслэг зорилготой. Энийг бид нар үнэхээр бас яг сүнслэг зорилгоор бид нар хэрхэн хэрэглэх вэ гэдэг энэ маш чухал зүйл байгаад байна гэсэн. За би болохоор ч одоо ажил дээр болохоор ч миний албан тушаал чинь бүр ингээд юуны нөгөө юунах бүр юунах гэдэг. Тэгээ нэг миний мэдж байгаа юм чинь цөөхөн байна те. Ер нь бол суралцаж явж байна. Тэгээд хэрвээ та нар намайг хагас өдөр харах юм бол би тэнцээс үнэн баавартай хүмүүс зааж байгаа. Заяа. Оюутнууд ч өөрхий бас янз бүрийн юм болох гэдэг ч одоо тэрийг энийг за ингэ галс. Харахад бол би хүндлэгээс харахад бол тэр мэрийг болоо өмнө чадамгай хийн заяа. Надаа ерөөсөө тэнд мэдгүй юм алаа. Жоохон төвшин дэш л ороод ирвэл би болроо шүү дээ. Өөрхөө хэмжээнд. Гэхдээ надад юу туслаад байна вэ? Би бас тэр хүмүүстэй харилцаан дээр Бурхан надад чадвар өгсөн байна гэж би харсан. Тэгээд тэр хүмүүсийг хүлээж авах, хүлээцтэй байж байгаа эдгээр ерөөсөө энэ уг нь бол би биш байхгүй. Залуу хахад бол би ерөөсөө амар хүлээцгүй хүн байсан шүү дээ.
Тэгээд тиймдээ л ерөөсөө яасан ерөөсөө ингээл манай аав ээж намайг ингээл амар өөх өрөнд онцныг мэдээл тэгэл төрсөн өдөр болж ах чинь л бид нар чамд тусч чадахгүй. Төрсөн өдөр ядаж нэг жоохон хуураад өнгөрч болно ч гэдэг. Миний төрсөн өдрөөр те амлалт өгч болно гэсэн худлаа. Гэтэл чи үгүй. Чам тослохгүй. Чи өөрийнхөө тарьсан юмыг өөрөө л үүрэх ёстой. Бид нэр тэгэж одоо энэ дүүнэр их чинь үлэн зилмүү амьдрах чадахгүй гэсэн. Нөгөө хүлээцгүй хүн чинь яах вэ? Тэгвэл үхээд үгүй гээл. Тэгэл 5 давхар байшингийн орой дээр зогссон тохиолдол чинь тэр ихгүй юу? Тэр их тэр хүлээцтэй ямар нэг юм ингээл нэг сонсох төвчээртэй байх бол ерөөсө Библи дээр нөгөө ариун сүнсний өгдөг нөгөө зан чанарууд байгаа шүү дээ, тийм ээ? Үр жимсрүүд байгаа шүү дээ. Тэн дотор тууж яваа байхгүй. Тэгэхээр би юу хичээлгээд байгаа вэ гэхээр гол юм нь энэ их чадвар тэ одоо энэ бидний амьдрал бидний дотор байгаа тэр чадамжууд, тэр авьяас бэлгүүд, тэр ойлголтууд, тэр ухаан тэ одоо юу гэдгийг эдгээр хаанаас гинэ хинээс өгсөн гинэ Бурханаас нарийн бодож төлөвлөж байгаад бүр сүнслэг зорилготойгоор танд өгсөн зүйл байгаа байхгүй. Зөвхөн пастор одоо их шизүүлэгч эсвэл гарын дүү биш тийм ээ. Гарын дүүтэй хүн ч гэсэн Бурханаас энэ чадварыг авсан юм а гэдгийг хэлж байна гэсэн. За цаашлаа. За бэлэг болон энэ одоо чадварын тухай ярихдаа тийм энэ эднэрийг өгсөн нь бидний эзэн. Энэ бэлэг авьяас, энэ чадвар чадамжуудын жинхэнэ эзэн Бурхан болоод бидний эзэн багтах. Түүнд ерөөсөө түүний хүч чадаад оюун ухаан бол ерөөсөө дуусашгүй ингээ бүр ундарчээдэг гэж байна шүү дээ. Ундарчээдэг. Бүр юм. Тэгээ бид чинь бас Бурханы дүр төрхөөр бүтээгч учраас тэр Бурханы тэр ундарч байдаг тэр оюун ухаан, тэр хүч чадал, тэрний улбаанд бидэнд байдаг байхгүй. Тийм учраас хүн бүр маш их ингэж юм бүтээх тийм чанартай байдаг бид нар чинь. Энийг ингэж даа гэдэг ингээд байгаа чинь ерөөсөө л Бурханы маань тэр дүр төрх бидэнд байгаа байхгүй. Харин гим нүгэл тэр сатан бидний амьдралыг тийм муухай харшинтай болгож, муухай хандлагатай болгож бидний амьдралыг үздэг хараа бидний өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө үнэлж байгаа тэр үлэмжийг нь авчиж шороодоо хутгаа хийсэн байхгүй. Тэр шавар тэр одоо тийм намаг тэр балчигт ингээд авчиж хутгаа хийсэн. Тэнд живгүүлэх үхэлгийг хүсэж байгаа. Есүс ирээд биднийг энэ байдлаас мань татаж гаргаж өгч байгаа. Гэрэлт гаргаж өгч байгаа. Тэ? Гэрэлт гаргаж өгч байгаа байхгүй юу? Бид нэг огтонд байдаг нэг байшинд нэг түрээслээд тийш нүүж орж исэн. Тэгсэн чинь тэр үед манай жоохон төрсөн байлоо. Төрсөн байсан тэ. Тэгсэн жилийн дараа нь төрсөн юм шүү дээ. Би дандаа ингээ машины он хоёр дахь хүүхдийнхээ төрсөн он хоёр ингээ холиод идэв. Тэгээ ирчүүдийн асуудал юу юм. Тэгсэн тэр байшин руу нүүж орсон тэр өдөр яасан гэхээр гадаа хүүхдүүд тоглож байхаар бид нар бас жоохон нөгөө томьёогоо те ингээд жоохон яах гээд тэр хүүхдүүдэд танилцаа очиод тоглолцоод иргээд явуулсан удаагүй ерөөсө хаалга цогч чинь. Тэгээ онгойлгосон чинь ингээ бүр ингээ халтаас юм зогсож байгаа юм бүр. Тэгээ би шоглом игээд уяга энэ нэг юм бүр шал танихгүй нэг юм хүүхэд ингээд зогсоод байна. Тэгээ манай хүүхэд тэгээд байна. Тэгээ инээгээд байх ингээд би тэгсэн байхгүй тэгсэн чи. Би дадаа хүүхэд штэ гэлөөч. Тэгмээ гол нөгөөдг чинь мухаа болт нэг мод руу авирч байгаа тэр доор нь юм шалбааг гэсэн тэр луу унц юм хэлтэй бүр. Тэгээ нөгөөдг чинь ингээд нөгөө усанд оруулаа бүх хувц хунарыг ингээд сольж өгөөд тэгээд ингээд янгач ингээд мүлчээсэн ингээд манай хүүхэд мөн байгаа байхгүй. Бурхан биднийг гэрэлт гаргасан гэдэг нь яг биднийг угааж цэвэрлсэнтэй яг адилхан. Тэ? Бидний энэ дэлхийн энэ ертөнцөөс үүрсэн, тэ бидний энэ ертөнцөөс бидэн дээр ирсэн тэр тоос шороо шиг тэр гим нүгэл энэ балчигт амьдралын нөгөө шавар шавхаанаас болоод Бурханы бидэнд өгсөн тэр дүр төрх бүдгэрсэн юм шиг байгаа байхгүй. Гэтэ тэр дотор ч байж байгаа байхгүй. Харин Христтэй ойртох тусам тэр биднийг угааж, цэвэрлэж яг тэр анхнаас нь Бурхан бидэнд өгсөн тэр зорилгын дагуу шинэ хүн болгодог. Библиэлд энэ тухай Паул багш зөндөө олон удаа хэлсэн маа. 1-р Коринт номын 12-р бүлгийн 4-7 дээр ингэж хэлсэн.
За бурхнаас өгдөг энэ бэлгүүд нь бурхны тэр бэлгүүд нь ялгаатайч сүнс тэр өгсөн тэр сүнс нь ижил юм агс. Нэг сүнс юм агс. Үйлчлэлүүд нь ялгаатайч эзэн нь адилхан юм агс. Үйлдэлүүд нь ялгаатайч бүгдийн дотор бүхнийг үйлдэгч нь мөнөөхөл бурхан юм агс. Нийтийн тусын тулд сүнсний илэрлийг хүн тус бүрд өгсөн ачаа гэж хэлсэн ба. Хүн болгонд ижилхэн зүйл биш. Өөр зүйлүүд, өөр авяас чадваруудыг өгсөн хэдий ч үйлчлэх зорилготой, тий алдрыг өргөх зорилготой ганц л тийм одоо чиглэсэн амьдрал бидэнд байгаа гэдгийг хэлж байгаа. Бэлэг болгон адил биш. Гэхдээ бүгд хэрэгтэй юм а гэж. Ашиг тустай юм. Таны одоо чадвар чадамж буюу abilities энэ нь заах, удирдах, зохион байгуулах, сонсох, одоо бүтээдэг юм бүтээлч чанар байж болно. Энэ эдгээр нь нийтэд тустай байхаар өгөгдсөн юм а гэж хэлж. Нийтэд тустай байхаар өгөгдсөн юм а. Нэг баруунт чинь ер нь бол нэг соёл хөгжилж баслаа бусад өөр үндэстнүүдээс бүр хамаагүй төлхөө явцсан шүү дээ. Яг гэвэл хүн анх одоо үүсэлсэн бурхны бүтээсэн тэр одоо хүмүүсээс эхлээд одоо он удаан жил амьдарсан газар бол тэр Африкийн хойд хэсэг тэр Европын тэр хэсэг чинь байгаа шүү дээ. Тэгээ хаас одоо 300 гаруй жилийн өмнөөс л энэ одоо хойд өмнөд Америк чинь нээгээд энэ дээр олон саяараа одоо ингэж өсөж үржиж байгаа л байхгүй. Тэр хүртэл ерөөсөө Европод байла, Азад байла. Тэгэл болоо. Аз руу хүмүүс нүүсэн ч гэсэн бас бүр хизээ хойно байгаад байгаа шүү дээ. Яг Азад анхны одоо иргэн шил ирж амьдарсных чинь 7000 гаруй жил гэдээ яриад байгаа. Тэгээ хүн чинь одоо бүтээгчнээс хойш 100000 гаруй жил байгаад байгаа шүү дээ. За бүх нийтэд тустай байхын төлөө өгөгдсөн байдаг байх гэдэг юм л да. За тэгвэл одоо манай чуулганы одоо их хоол сайхан хийдэг эмэгтэйчүүд нийтэд тустай байхын тулд бас хоолоо бас бусдад тустай байдлаар авчир өгчөж болно шүү дээ. Ялангуяа надад. Ашиглана гэж битээ бодороо. Танд нэг өдөр ирж болно шүү дээ. Нийтийн төлөө хоол хийх хэрэг гарлаа гэж бодоход цааргалахгүй байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ. Тийм төртдгүү хүмүүс байдаг шүү дээ, тий. Би 2 цагийн дотор 100 хуушур хийчихдээ шүү гэдэг хүмүүс сонсч байлсэн. Хуушур чинь тийм амархан юм уу? 100 хуушур хийгээ хайраа тавиад ингээд гаргаад зараа явдаг хүн байна. Тэгэхээр бид бүхэнд одоо би хоолны тухай зөвхөн яриаггүй. Бусад бүх байдлаараа танд өгсөн авьяас чадвар чадамжааг та бусдад ийм хүртээлтэй байлгах тал дээр илүү их бодороо л гэж уриалж байна гэсэн. Тэгэхгүй өөртөө бол хадгалаа л ингээл те. За одоо би нэг тэрэн заагаад өчгөр лай болоод миний хамаг одоо үйлчлүүлэгчтэйг аваад тэгээ одоо ингээ би хоосон хоцрохыг гэж битгий аа. Бурхан таныг тэжээдэг гэдэг битээ мартаарай. За тэгвэл Ром 12:6-аас 8 дээр бидэнд өгөгдсөн нэгүслэр бэлгүүд маань ялгаатай юм а. Иш үзүүлэг нь итгэлийнхээ хэрээр, үйлчил нь үйлчилээр, сургагч нь сургаалаар, ятгагч нь ятгалаар, өгөгч нь өгөөмрөөр, удирдагч нь хичээл зүтгэлээр, өршөөгч нь баяртайгаар үйлдээрэ гэж хэлсэн ба. Энэ дотор юм тийм чадвар чадамжийн тухай бэлгүүдийн тухай ярьж байхдаа юм өршөөлийн тухай яриавч ба. Бусдыг өршөөгч гэсэн, өршөөж энергч гэсэн энэ бас чадвар чадамж байх гэдэг шүү дээ. Тийм үү? Тэгээд тийм учраас Есүс одоо тэр сургаал зааж байхдаа энэ дэлхийд тэр байхдаа сургаал зааж байхдаа ихэвчлэн харилцааны тухай ярьж байгаа шүү дээ. Харилцааны тухай. Тэгээд харилцааны тухай ярьж байхдаа юу гэдэг вүлээ? Чи одоо нэг бүр Иохан Баптист хүртэл хэлж байгаа шүү дээ. Нэг одоо илүү дээлтэй бол дээлгүй нэгэнд өгөөрэй гэдэг шиг та нар өөрийгөө ботгоос илүү бусдыг илүү хайрлаа. Бүр Есүс хэлж байгаа бусдын төлөө бүр амиа өгж байгаа нэ гэдэг чинь үүнээс илүү хайр байхгүй гэдгийг л би та нарт хэлье гэж хэлж байгаа. Бэлэг бол сайрхаж бардамнах тийм зориулттай зүйл биш. Харин энэ бол хариуцлага гэдэг үгээр ойлгоцгоё. Хүүхэд байхад бол бид нар би ингэж чадаа шүү гэдэг ингээд нүд мүднийхээ зохиг ингээд эргүүлж мэргүүлэл гайхуулаад те. Ингээд ботгоор шал тэнэг дэнэх юм баар ингээд гайхуулдаг те. Тэр чинь хүүхэд учраас. Харин томорцоо хойнооч гэсэн бас тийм хүмүүс бас байна.
Тэ. Яг гайхуулаа л яваад. Тэр чадж байгаа зүйл чинь гайхуулах ёстой зүйл биш. Энэ бол хариуцлага гэдгийг ойлго. Хариуцлага штэ. Тэ. Нэг энэ Америкуудад болсон зүйл л дээ. Тэгээ юу гэхээр энэ нэг зүйл болсон явдал ахгүй. Америкч голцоо том машин ундаг штэ. Тэгээ нөгөө Ford Expedition-ы тэр үед л байсан юм шиг байна. Тэгээ дөнгөж гарсныхан дараа үнэтэйч байсан. Тэгээ нөгөөдгөө ч аваад унсан чинь арталтаа зөндөө зайтай штэ тэр чинь тийм ээ. Зөндөө олон хүн сууж олно штэ. Тэгээ нөгөө чинь сүм тараал ингээл гарсан чинь нэг эмэгтэй ингээл догсон баг. Нөгөөдг нь нэг Аз ч юм уу нэг жоохон өөр төрлийн хүн байсан маа. Тэгсэн чинь ингээд зогсоод яасан ингээд тэгсэн чинь би унаагүй болчлоо. Намайг ийшиг автобусны бодолд өхүүлээд өгөөч гэсэн чинь уучлаарай би яарч яана гэдээ яваад гисэн ба. Тэгэд хамгийн гол юм нь юу гэхээр тэр нь жоохон хүмүүст мэдгдсэн. Тэ. Тэгээд тэр нь юу гэж харагдаж байна гэхээр хэдий том унаатай хүн суулгаад явчих те. Нөгөө явган явж байгаа хүнээс бүр ингээд хэдэн 100 дахин хурдтай явж болох мөртлөө яагаад тусалж чадахгүй байгаа юм бэ гэж. Тэгээ энэний тухай ярьчих. Тэ бидэнд байгаа бурхнаас өгсөн чадвар чадамж бас боломж бололцоог бид нар нийтэд тусдаа байлгах талаар илүү бодвол эн чинь бурхнаас бидэнд өгсөн тэр сүнслэг зорилготой нэг болж байна гэсэн үг. За би нэг Кристиан хошигнол яри болсон явдал ш. За хүмүүс ингэж гинэ одоо маш өнөөдөр айгүй их юм бүтээж байгаа шүү дээ хүмүүс ч тий. За тэгэл одоо нууцаар бас энэ тэнд дэлгэж болдгоо нэг бас нэг юу байгаа шүү дээ. Нууц байгаа шүү дээ, үйлдвэрлэл байгаа шүү дээ. Дахиануудыг нөгөө колон болгож जैन те. Маш олноор нь хурдан хугацаанд тэжээхийн тулд том болгоод махыг хэрэглэхийн тулд гахааг бас одоо юу яаж जैन ховлж जैन. Үхрийн мах те үхэр чинь тийм хурдан үрждэг юм уу? Хаасаагүй ингээл одоо Америкта яриад Монголд ч хүртэл ингээл нөгөө шарж идэх ангиллаар тэр үхрийн чинь бүр ингээд дэлхий даяар хэдэн бүр 100 сая тонноор иддэг гэж штт. Үхэр тийм хурдан үрждэг юм уу? Дахиад илүү хурдан үржиж юм штт. Тийм тэр талаар ингээ бодож үзвэл жоохон ойлгомжгүй зөө. Тэгээд хүнээс нуудаг. Яагаад гэвэл эн чинь айгүй нарийн тэгээд хүмүүсийг угаасаа яг жинхэнэ бодит нөгөө натурал одоо байгалийн аргаар нь үржүүлсэн тэр одоо хон малаар тижээнгүй үлэрсэ барахгүй, гүцэхгүй жоохгүй 8 тэрбум мөн барахгүй, хүрэлцэхгүй. Тийм болохоор ямар нэг байдлаар аль болох хүмүүсийг хоолтой унттай байлгана гэдэг чинь хүмүүс амар тайван байдаг юм байна, дайн дажингүй байд юм байна, тий ингэж амьдардаг байгаа. Тэгэхээр юуны талаар одоо хүмүүсийн ихийг бүтээдэг болсныхаа дараа бурханд гайхуулахын тулд бурхантай нүр тулж гинэ. Тэгээд бурханд нөгөө хүмүүстэй гэж хэлсэн маа. За бид одоо ингээд янз бүрийн зүйлийг хийж чадж байна. Тэг хүнийг хүртэл бид нар хийчдэг болчлоо, бүтээчдэг болчлоо гэсэн. Тэгэхээр биднэрт одоо та бараг хэрэггүй, бурхан ерөөсөө хэрэггүй гэсэн баг. Тэгсэн чинь бурхан тэгвэл надаа харуулаач гэсэн ба. Show to me гэсэн. Тэгсэн чинь тэр хүмүүсийн дундаас нэг мундаг нь гарч ирэл хүн бүтээхийн тулд ингээ газраас шороо ингээл хурцтэл авах гал ингээл газар ухаж эхэлсэн ба. Тэгсэн чинь бурхан хэлсэн. Ой байж гараа. Наадах чинь минийх та нар өөрсдийгөө хэрэгэл гэсэн ба. Хүмүүс бидэнд ямар нэг юм хийхийн тулд ямар нэг материал хэрэгтэй болдог. Гэтэл Библиэлд бурхан оргуу хоосноос орчлон ертөнцийг бүтээсэн гэж хэлсэн баг. Тэр бурханд материал хэрэггүй байх гэдэг шүү дээ, тийм ээ. Тэр бурханы хувьд тэр өөрөө оршигдог. Түүний хүсэл, зорилгоор бүх зүйл ингээ бүтээгдсэн баг. Тэгвэл та боддоо оргуу хоосон байсан гэдэг чинь бурханд ер нь нэг юм хэрэгтэй байгаагүй гэсэн утгыг шууд илэрхийлж байгаа. Оргуу хоосон байсан гэдэг чинь. Тэгвэл тэр яах гэж энэ орчлон ертөнцийг бүтээж байгаа. Яах ингээд нэг өөрийг нь доромжлоо, өөрийг нь үл тоосон бага хүмүүсийг бүтээж байгаа. Тэр гэр бүлтэй болохыг л хүссэн. Мөнхөд тэр одоо тэр өөрөө үр хүүхдүүдтэй байхыг хүссэн. Тэдэндээ бас аз жаргалыг, баяр хөөргийг өгөн байж тэ бурхан түүнээсээ бас өөрөө тэр баярлахыг тэр хүссэн байхгүй. Гэтэл хүмүүс энийг нь ойлгохгүй байгаад байгаа асуудал байгаадс.
Тэгээ ингийн тулд тэр хүүхдүүдээ бас гэр бүлдээ үүрэгтэй хариуцлагатай байхын тулд тэдэнд бас тус нь авьяас, чадвар, чадамжуудыг, боломжуудыг бас тэдэнд нээж өгдөг байна. Гэтэл хүн одоо жоохон өөрийнхөө чадамжинд эрдээд ирэх үедээ бурхан хэрэггүй гэж бодож эхэлж байгаа л энэ бол буруу болдог байна. Яаков 1:17 дээр альва сайн сойрхол нь альва төгс бэлгэн дээрээс гэрлүүдийн одоо альва сайн сойрхол буюу ерөөл гэсэн үг тийм ээ. Таалал ерөөл ба альва төгс бэлгэн дээрээс буюу те гэрлүүдийн эцгээс бууж ирд юм а гэж хэлсэн ба. Энэ өөр нэгэн бас номлогч дахиад батлаж хэлж байгаа. Та бид өөрсдөө бүрэлдүүлээгүй чадвар чадамж нь энэ бурхнаас ирсэн юм аа. Та бидний өөрсөндөө бүрдүүлээгүй энэ чадвар чадамж нь бурхнаас ирсэн гэдэг бид нар мартахгүй байцгаая. За би төгсгөлийн хэсэг рүү орж ийн. Бурхны өгсөн чадварыг хэрхэн ашиглах вэ? Матай 25-ын 1-ээс 14-өөс 15 дээр буюу тэгээ энэ 25 дахь бүлгийн энэ хэсэг дээр нэгэн хүн одоо нэг ноён гэх юм уу те хол аянд явахынхаа өмнө 3 жим зарцаа дуудсан ба. За тэгээд яасан гэхээр тэднэрт нэгэнд нь 10 талант гэдэг нь баг 10 жилийн ажлын хөлс. Нөгөөдөгт нь 5 талант гэсэн те бас 5 жилийн ажлын хөлс. Нөгөө нэгэнд нь 1 талант гэсэн 1 жилийн ажлын хөлс байсан. 1 талант гэдэг нь бага мөнгө өрөөсөө биш. Тэ маш их мөнгө өгсөн ба. Тэгсэн чинь 10 таланттай одоо эзнийгээ эргэж ирэхэд хариуцлагатай байснаа харуулахын тулд тэр газ явангуудаа 8 хийгээд нэг бизнес хийгээд нөгөөдхийгөө 2 дахин үржүүлсэн баг. За ингээ 20 таланттаас 5 танд бас яг адилхан тийм үйлдэл гаргасан. 10 таланттай болсон. Харин нөгөө 1 талант авсан нөхөр чинь нөгөө тэр үүргийг хүлээж авангуудаа гараад явангуудаа газар болчихсон. За найдвартай энэ дээр алтаж үгүй бол ийм жоохон мөнгөөр юу ч хийх юм билээ гэ ингээ бодоод өнгөрсөн юм шиг байна. Тэгээд эзэн нь нэлээд хугацааны дараа буцаж ирээд за та нар ингээ хариуцуулсан зүйлсээр та нар юу хийвэ гэсэн. Тэгсэн чинь нэг 10 таланттай би 10 талант ингээд ясаа 20 болгосон. Нөгөөх нь 5-тай 5-ыг би 10 болгосон гэсэн. Тэгсэн чинь 1 талант авсан нөхөр нь та ерөөсөө те илгэн юу илээ? Эзгүй хэрээс юу яагаад л нэг үгийг марчсан. Ямар ч та үнэхээр хэцүү тийм зүйлийг бүр хаднаа цэцэг ургуулгатай адилхан зүйлийг та юу гэнэ? Эзгүй газраас одоо тариа тайрч цөлд одоо тариа тайрч ургуулгатай адилхан тийм зүйлийг шаардсан гэсэн. Тийм учраас би алдхаас айгаад авчиад буулчихсан. Тэгээ таны мөнгө энэ байна гэсэн баг. За одоо энэ дэр одоо олон шүүмжлэл олон ч яриа ярьж болно л доо. Гэхдээ бурхан бидний чадварын, чадамжийн хязгаарыг мэддэг. Тийм учраас тэр тааруулж өгдөг. Тааруулж гэдгийг ойлгож байна уу? Хоол хүртэл ч адилхан шүү дээ. Тэ? Хоол хүртэл ч адилхан шүү дээ. Хэрэв би манай 8 настад ингээл одоо ээж нь ингээл аавд найгалсан шиг ингээл мангар том аяганд ингээл хийгээл өгчих юм бол тэр хүүхэд бүр ходоод нь тийм л том болно шүү дээ. Тэр хүүхдэд тохирсон ходоод байгаатай адилхан бидний хувьд бас чадамжийн нэг асуудал байна. Тэгээд тэрэнд маань бурхан тааруулж өгсөнд бид нар гомдох хэрэггүй ерөөс. Бурхан надад хариуцуулсныг би харин хариуцлагатай л хий. Тэгээд Есүс ирээд урамшуулдаг шүү дээ тийм ээ. Хин бага зүйлд итгэмжтэй байна тэрэнд илүү их хариуцуулагдана гэсэн. Илүү их өгөгднө гэд хэлчихсэн байгаа тоххой. Тэг бага зүйлд итгэмжтэй хандсан. Учраас гэж аахгүй. Тэгэхээр миний зүгээр бодсноор бол тийм ээ бурхан тэр 1 талант авсан ч гэсэн түүнийг баг гэж гололгүйгээр түүнийг ядаж нэг 2 талант эсвэл 1.5 талант болгоод өгчихсөн болол эзэн нь түүнд баярлах байсан. Би чамд баг юм өгсөн л доо. Гэхдээ чи энийг үнэхээр бас хоосон өнгөрөөгүйгүй байна гэдгийг л хэлээ түүнийг бүр илүү шагнал өгөх байсан ч юм билүү. Тийм ээ энэ хүн боломж алдсан байгаа таахгүй. Тэгэхээр бид нар бурхнаас өгсөн энэ чадвар чадамжийг бид нар жижиг баг гэж гололгүйгээр яг үүнийгээ яг цаг хугацаанд нь бид нар хариуцлагатайгаар үр ашигтай байлгахын төлөө бид нар зориулах ёстой. Энэ нь хаана яаж үр ашигтай болох гэхээр бусдын төлөө зориулах үед л үр ашигтай болдог байхгүй.
Таны чадвар чадамжаас улбаатаагаар үйлчилсэн үйлчлэл чинь хэн нэгнийг Христ рүү авчирж байгаа бол хэн нэгнийг аврагч эзэнтэй уулзаж байгаа бол энэ бол маш том үр жимс гэдгийг Библи олон удаа хэлсэн байна. Асуулт. Бид Бурхны өгсөн чадварыг нууж байна уу эсвэл үр ашгийг өгч амьдарч байгаа юм? Бусадтай харьцуулах шаардлагагүйгээр өөртөө өгцнөө бид энэ хүн хэрвээ хэрэгэлсэн бол тэр шагналыг авах ёстой. Нуусан буюу хэрэглэгдээгүй бэлэг бол энэ алдагдсан боломж гэж бид нар бодох хэрэгтэй гэсэн байна. Алдагдсан боломж юм аа гэж. За Бурханд өргөхдөө бид нар нэг одоо илүү гарснаа бид нар өргөж байна гэж заримдаа бодчих гээд байдаг. Энэ бол тийм биш юм аа. Бас Бурхан нөгөө нэг Израильчуудыг цүлд байхад нь тэгж хэлдэг шүү дээ. Тэд нар нөгөө нэг үлсэд цангаад байхаа болохоор тэднэрт өдөртөө нэг өглөөний нэг шүүдэр арилахад тэнд ингэж юм манна гэж нэг тийм зүйл би байсан байгаа. Би болдог ус. Тэрийг тэд нар өдөртөө гараад түүх хэрэгтэй байсан маа. Израильчууд гэдэг чинь тэр чинь 2 сая гаруй хүний тухай ярьж байгаа. За одоо гэр бүлээс одоо нөхөр ч юм уу эхнэр ч юм уу гараал одоо тэндээс өөрсдийнхөө өдрийн хэрэгцээнд идэх тэр маннаг түүх хэрэгтэй болсон ба. Зарим нь их түүдэг гинэ. Тэгээ их түүсэн ч авчраад нөгөөдгөө нунтаглаад хэмжихдээ нөгөө нэг сав гурил болдог. Гурил шиг зүйл те. Нэг сав гурил шиг гурил бол тэрнгээр нь талах барьж иддэг гэсэн тийм. Баг түүсэн ч гэсэн нөгөөдг нь адилхан ирээл яг тэр нунтаглал гурил болох дээр нөгөөх нь бас л нэг сав гурил болдог. Яг нэг өдрийнх нь хэрэгцээнд таарсан. Харин тэд нар хагас өдөр нь яах ёстойсэн бэ? 2 дахин илүү түүх ёстойсэн ба. Тэгээ Бурхан хэлсэн та нар 7 дахь өдөр гараад түүх юм бол та нар юу ч болохгүй шүү гэсэн. Би энэ дүрээр итгэдэг. Тэгээ бүтэнсээ өдөр ажиллаж олж байгаа орлого бол яг ингээд эргээ бодоод үзэхдээ зүгээр л хоосон юм цагаа өнгөрөөсөн юм шиг заримдаа санагддаг. Бид нар яг хоо зүгээр орчин цагт тий бид нар энийг яаж ингэж өөрсөндөө буулгаж ойлгох вэ? Хуучин бол ерөөсөө бүр Европчин 5 дахь өдрийн оройноос ахуулаад дэлгүүрүүд нь хаачд юм л шүү дээ. Яг доктор маргааш нөгөө суббота буюу нөгөө шаббаттэй эзний өдөр гэж харж байгаа. Бүтэнсээ өдрийг яг бүх нийтээр амарч байгаа өдөр гэж харж байгаа учраас. Тэгээ энэ христчин улбаа тэнд байгааг харчаад ваа ямар гоё юм бэ гэж харж ирсэн. Биднэрт яг ийм хандлага байна уу? Тийм ээ. Энэ дээрээс бас бидний итгэл харагддаг байхгүй. Тэгэхээр би яг яагаад энийг яриад өгөхтөр би таныг одоо ингээл тэ одоо шүмжлэх гэж байгаа ерөөсөө биш. За яг зөвөр ойлгож хүлээж аваарай гэж хүсэж байна. Бурхан таныг цагаас цагт тий бүр хэрэгцээгээр чинь хангаж өгч чаддаг гэдэг та итгэж гин үгүй юу гэдгийг л сануулад байна гэсэн үг байхгүй. Оо яг би тэр хүнийг бодвол жоохон цөөхөн өдөр ажиллачлаа. Гэхдээ энэ надад энэ 7 хоногт бол хангалттай байлаа. Би нэг бусад хүмүүсийг хураа цуглуулаад цаана нь илүү мөнгө гаргаад өөрийнхөө хоббинд зориулаад янз бүрийн зүйл авах тийм тэнхээ надад байхгүй байгаа ч гэсэн миний бүх амьдралын өдөр цагууд нэг breakfast өглөөний цаг өдрийн одоо хоол оройны хоол манай гэр бүлийн миний нөхөр эхнэр одоо миний хөвгүүд охтуудад бүгдд нь хангалттайгаар Бурхан аль хэдийн төлөвлөсөн гэдэгт бид нар итгэж байна. Тэр үнэхээр тэгсэн гэдгийг л хэлэх гээд байна гэсэн үг. За эвгүй баримт яриа. Бас нэг тийм суугаад тэ. Манай цуглааныхан анх болол тэ цуглаанд явж эхэлж байхдаа яг сургаал сонсож байгаа, Библи уншиж байгаад бүтэнсээ өдөр ажилладаг байсан ажлаа болдог гэсэн шүү дээ. Энэ итгэл мөн үү? Итгэлийн шийдвэр мөн үү? Хэрвээ бүтэнсээ өдрөө ажиллах юм бол илүү их цалин амладаг нөгөөдөл нь илүү урт цагаар ажилладаг учраас илүү орлоготой. Гэтэ тэрнийг хайдаг гэсэн шүү дээ. Өөрчлөлдөг гэсэн. Тэглээгээд үлсэж цангасан гэж би бодохгүй байна. Тэглээгээ би өнөөдөр тэд нар ядуу амьдраад байна гэж би бодохгүй байна.
Тэгэхээр өнөөдөр та бид бас яг өнөөдөртөө за бид нэр илүү их одоо ойлголттой болцсон, Библи их уншдаг болцсон, итгэл маань илүү болсон учраас тийм нэг шалдвар болдор юм хийхгүй гэж бодож байвал үгүй. Бүх юм анхныхаараа л байдаг юм те оригиналаараа байх гэдэг чинь жихэн сүнслэг байдал ч тань чаа. Жихэн сүсэг бишрэл багхгүй. Тэгэхгүй бид нар өөрсөндөө тааруулаад Библийг өөрчлөөл, өөрсөндөө тааруулаад одоо итгэлийн Христ итгэлийн амьдралын одоо хэв маягийг өөрсөндөө тааруулаад байх юм бол энэ бол итгэл биш. Зүгээр зугаа. Энэ бол жаргал. Цэнгэл өөрийнхөө араас хөөж байгаа байхгүй. Нэг хүн надтай маргаад байсан. Тэгээ тийм болохоор намайг жоохон хурцлаад байгаа шиг надад санагдаад байна. Дахиад хэлээ. Бид энэ чуулган дээр ижил хүрсэнтэйгээ гэрлэлтийг хизээч зөвшөөрөхгүй. Хизээч. Тэгсэнд орвол өөртөө энэ сүмд ирэхгүй байсан тэр. Би хэрүүл маргаан хийхгүй. Би шаардлага тавина. Библийг ярьж өгнө. Тэгээд хүлээж авахгүй бол явал гин. Өөр юм байна. Би тэр хүмүүсийг үзээ ятахгүй. Би гудамжинд тэдэртэй таарлтвал гар барина. Магадгүй биесийн хайраар би тэрвэрнэ. Тэднийг чи итгэлээ битээ орхиорой. Амьдралаа засаараа л гэж хэлнэ. Энэ бол миний үүрэг юм байна гэж. Харин нэг хүн юу гэж маргаад байна гэхээр үгүй наадах чи хүний хувийн эрх мэдэл халдаад байна гэж байгаа байхгүй. Тийм учраас энэ хорвоо ертөнц өнөөдөр энэ жинзи үе тийм ээ ингээд бүр ингээд далийцсан байгаа байхгүй. Бүр залхаг болцсон. Бүр ингээд заваа болцсон. Бүр ойлгохгүй ч төрөөсөө бүр зарим юмыг юм л олвол ингээд гэсэн хүмүүс л гараад ирлээ. Гараа зүсчлээ, ингэчлээ, тэгчлээ. Яа би нөхөртөл тэгтээ би илүү эмэгтэй хүн хүсээд байна. Би их нэртэй би эрэгтэй хүн хүсээд байна. Энийг Библи анханасаа л биднэрт сануулсан тэг жигшдэг гэдгийг харуулад байгаа штэ. Тэгээ бид наргийн хувьд бас яг зөвхөн энэ асуудал биш. Амьдрал дээр чинь нэг үжил бодлоо бид нар солих, өөрчлөх хэрэгтэй болно. Хэрвээ энэ танд үнэхээр хэцүү байгаад та өөр замыг сонгомоор байгаа бол энэ таны л сонголт. Харин төгсгөл бол том муу гэдгийг хэлхийг хүсэж байгаа. Бид нар мэдсээр гэж буруу замаар ороо явчихлаа яах вэ? Washington DC руу явах гэж байгаа чиглэл нь өөр, нөгөө талын зам дээр байгаа вагон ч юм уу нөгөө метро нь илүү гоё харагдаад харан суудсан болох. Хизээч бид нар Washington DC явахгүй, бид нар ийшээ л яваад гэсэн. Үрдэж яваад гэсэн. Тэр бүгд хамтдаа нэг зүйлийг ойлгоцгоё. Бидэнд өгсөн энэ чадвар, чадамж үнэхээр тийм ээ одоо Бурханаас ирсэн зүйл байгаад байгаа. Харин үүнийг маань Бурханы дүр төрхтэйгээр, Бурханы анханаас нь өгсөн тэр зорилготойгоор хэрэглэгдэхэд саад болдог тэр зүйл бол бидний нүгэлт чанар байгаа. Нүгэлтэй хүсэл байгаа байхгүй. Бидний донтолтууд байдаг. Энэ болгон эмчлэгдэх ёстой. Тэгжээж яг Бурханы дүр төрхийг жинхэнэ утгаараа харагдаж эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Онгоц буудлын дээр би нэг манай аав бас жоохон өвдөж ороод ингээд явжсэн. Тэг би онгоц буудлын дээр байсан чинь нэг эмэгтэйтэй таарсан. Тэгээ нөгөө алтай ихч байсан өшөө нөгөө сүмийн гэрлээ ихч ингээд таарсан. Бид нар ингээд цуг байж байгаа нөгөө Монгол эмэгтэй байхаар нь за сайн уу маань ингээд жоохон амьдралтай холбоотой юм яриад ингээд яасан. Тэгээ нөгөө эмэгтэй чинь өөрөө ч мэдгүй надад баахан юм ярьж эхэлсэн. Тэгээ би ингээд ерөнхийдөө сонсоод тэгэл ингээд байжсэн. Тэгээ би хэлэхгүй юу. Тэгээ бид нар энэ Христэд итгэж хүмүүс байгаамаа. Тэгээ би чамайг энд буцаж ирэхээр сүмд яваарай гэж те манай сүмд ирээрэй гэж урьж байна гэсэн чи даанчт юм баха. Та нар яг бүр амар сонсдог хүмүүс байлаа гэж байгаа байхгүй. Тэгээ энэ айгуу чухал байхгүй. Чухал зүйлийн тухай ярьж байгаа. Тэ чухал зүйлийн тухай ярьж. Бид нар хүмүүсийг сонсдог байх хэрэгтэй. Бид нар хүмүүсийг дээрлэгдэг биш. Бид нар хүмүүсийг тэ одоо бид нар хүлээж авдаг. Тэднийг бид нар бас синхруулдаг, ятгадаг хүмүүс аа шүү дээ. Заримдаа бид нар хүүхдүүдэд шийтгдэг штэ. Буруу юм хийгээд штэ бид нар чаа. Энэ нь дамжрах юм бол бүр засархын аргагүй болох учраас бид нар заримдаа буланд зогсоодог штэ. Манай баг жоохон байсан юм аа. Тэгээ нөгөө буруу юм хийх дээр нь муухай ашлаад хаа навчаад
Болон зогтоодог байхгүй. Тэгээ нэг удаан зогсоохгүй ш 1 минут зөнөд ингээ зогсно. Бүр буруу юм хийвэл гарын жоохын өргөөгөө зогсооч ингээ өргүүлчдэг ш. Тэгээ 1 минут зөнөд л болно тэр чинь. Тэгсэн чинь нэг удаа нэг өөр өрөөнд ах нь уурлуулсан юм уу яасан галгөөч орилж орж яснаа пит гэж дуурахгүй ахыгаа зогсон байгаа. Яа үйлцээ. Тэгээ би ингээ нэг хүнтэй ярьсан ингээ үүдний өрөөнд суужсэн чинь нөгөө ч гэл үйлцэн ингээл гараал нөгөө өрөө рүү явж байна. Тэг би гайхаад ингээл харж яснаа би ахаас нь яасан гэсэн чинь би нөгөө нэг тим юм би өгөөгүй гэсэн чинь уурлаад гээд тэг би араас нь очиж харсч л өч гараа өргөцсөн гэсэн. Бид нар өөрсдөө Бурхны өмнө нугардаг, гэмээ гэмшдэг, өөрчлөгдөх хүсэлтэй хүмүүс байх ёстой. Энэ л бидний гэр бүлд маань буцаан штэ, мөнхийн гэр бүлд маань буцаан штэ. Мөнхийн гэр бүлд маань бас буцахад бас юм шаардлага байна. Бидэрт одоо Америкт хэлж байгаа шиг нэг real ID хэрэгтэй болно. Пассворд хэрэгтэй болно. Хүчинтэй виз хэрэгтэй болно. Тэгээ шал сондгоо ингээд бас дүрм зөрчсөн тийм зорчигч нарыг суулгадаггүй шүү дээ. Янз бүрийн арин шинтэй хүмүүсийг суулгадаггүй шүү дээ. Тэр бүр онгоцны уртлын хэсгийг юу гэдэг ч үлээ тийм ээ. Амьдралдаа нэг л удаа сууж утсан гоё л юм байлаа л да. Гэхдээ тэр бол хүмүүст орж ирж байгаа нэг эконо руу явж байгаа хүмүүсийг муухай харах шалтгаан биш. Тэ? Харин ч өөр мэдлээд сууж байгаа хүмүүсийг би харс. Харин тэнд сууж байгаа хүмүүс ер нь бол дийлэхтэй хүнтэй мэдлгүй харахчгүй. Харахчгүй. Хүүхдүүд нь хүртэл ингээл. Энэ бол энэ дэлхийн өнгө аяс. Бид нар хүүхдүүдэд хизээч тийм болгож болохгүй. Бид нар өөрсдөө ч тийм байж болохгүй. Бид нар бусдыг хүлээж авдаг. Тэ бусдын төлөө яг Есүс хэрхэн явж, Есүс хааны ордноор яваагүй штэ. Тэр гудамжинд гараад тэр баларцсан амьдрал нь баларцсан тэр хүмүүстэй очиод уулзаад энэ замаасаа эргээрэй л гэж хэлжсэн штэ, тийм ээ. Тэр хүмүүст алуулгах гэсэн эмэгтэй дээр хүртэл очиод тэ түүнийг чөлөөлөнгүүтээ тэр эмэгтэйг би ч гэсэн чамайг шийдэхгүй гэж хэлжээ. Тэр юу гэж хэлэхээ мартаагүй гэж дахиж битий нүгэл үлдээрэй л гэж. Яг бол Бурхны төлөвлөсөн цаг яг нэг өдөр тэр эмэгтэй дээр ирнэ. Харин тэр хүртлийн эмэгтэй зөв амьдрах уу үгүй юу гэдэг нь л өөрийнхөө сонголт байгаа байхгүй юу? Аамен. За хэдийд хамтдаа залбирцгаая. Тэгэхээр та бидэнд өгсөн чадвар чадамж бол олдмол зүйл биш, зөвхөн өөрийн чинь ч төлөө биш. Бүр 1-р Петр номын 4:10 дээр хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрвууч шиг байгаарай гэсэн. Үйлчлээрэй гэсэн. За тэгвэл бидний залбирал юу ах нь? Эзэм минь та надад юу өгснөө дахин нэг харуулж өгөөч. Та намайг анханаас нь бас одоо харж байгаагаараа өөрийгөө болон бусдыг харахад минь туслаач гэж би таныг залбираасаа гэж хүсэж. Бурхан таныг хэн гэж харж байна вэ? Бас Бурхан таныг бусдыг харахтаа хэн гэж хараасаа гэж хүсэж байна. Таны анханасаа хүссэн тэр зорилгын дагуу би хэрэглэгдмээр байна гэж бас Бурхандаа хэлээрэй гэж хүсэж байна. Хамтдаа бүгдээрээ залбирцгаая.